Залуу малчдыг ямар нэгэн хөшүүргээр л одоо мал залуу хүмүүсийг одоо мал хариулах, мал дурлуулах юм хийхгүй бол тэгэл ер нь залуу малчд л гэж байхгүй болох. Ер нь л баг бидний үеэр ингээл малчд ер нь л дуусах юм шиг санагдаад байна. Энэ төрөөс бол одоо залуу малчтаа анхаарал тавихгүйгаас л залуу малчт нь төв рүүгээ чиглээд одоо хөшчүүл айгүйх малдараа байдаг болсон шүү сүүлийн үед. Илгээлтэй эзэнгээ гаргангуудаа цалингийн өвлөмрийн ёсны доод хэмжээгээр цалинжуулаад ингээд илгээлтэй эзэнгээр гаргуул малчд байна өөр удмаа уламжлалаа ингэж үлдээх юм уу гэсэн бас нэг тийм бид нар бас ярилцдаг. Ажилгууд маш их байгаа. Тэгээ ажилгуудлыг яагаад ярих асуудалгаараа үгэлдэх юм. Ажилгууд чинь ажилгүй хүмүүс чинь тэгэл амьдралаа өгөөд суурин бараатаад ажилтаа гэртээ газар явахаас аргагүй болно. Тэгэхээр хүн ам их зөөрж байгаа. 10 малчны 1-7 нэрхтээ 3 нэмэгтэй байх жишээ. Ер нь бол залуу малчин гэж ер нь бол байхгүй болох гээд байгаа л да. Бидний бүх түүхэд ноос ноолор үн ахтай байна. Ерөөсө зах зээлд нэвтэрч чадахгүй байна. Тэрэн дээр бас их тулгымцсан асуудал байна. Тэгээд бид нар хойш хойштой ингээд хүүхдүүдээ ингээд малчин болгоё. Хүүхдүүдээ сургая гэхэд бид нарт ямар ч нөхцөл бүрдэхгүй байна. Яагаад тэгэхээр зэрэг бүх юм зах зээлээс хол байдаг учраас ойртож өгөхгүй байна. Тэгэхээр хүүхдүүд бол үр хүүхдүүдээ болоод бид нар өөрсдийнх нь ирээдүйг бодоод тэгээд сургууль соёлын мөрийг хөлгөөд ингээд явж байна.